өнөөдрийг надтай цуг өнгөрүүлцгээе. За өнөөдөр охин битэр хоёулаа цуг Торонто орсон. Охиноо ингээд ажилдаа явах замдаа метроны буудлын дээр буулгаад охин маань Сэдэ агаа, Сэржааны хоёр дүү дээр ингээд Торонто руу өөрөө метронд суугаад явдаг. За тэгээ би охиноо буулгачаа цаашаа ажилдаа яваад ажлаа дуусгачаад оройн нь ингээд ажлаасаа гараа явж гин гадаа ойрд айгүй сэрүүхэн байгаа 5 сарын 6-нд бичлэгч юм байсан баг. Тэгээ өглөө нь цаас ороод айгүй хөтөн байсан. Ажлаасаа гарч ирчээд намитайгаа цуг гоё уулзаад бит хоёр хот потны газар орж хон тоогоны хоол идээд намайдаа жоох эрхэлж аваад намайгаа гэрт нь хөргөж өгөхгүй замдаа явж исэн чи яасан гэж машины минь километр ийм гоё тоо болсон. Намайг бичлэг хийгээд бит хоёр өнөдөр азтай өдөр өнө гэж бодоод бит хоёр замдаа суглаа муглаа авсан. За тэгээд өрөм ёсоор цэтэгэндээ ирэхэд цэтэ маань гарын хоол цэвэнга хийсэн байсан. Бүр 2 тогоо цэвэн хийсэн байсан. Бүр айгүй гоё амттай байсан бахал та. Тэгээ би даа цатгалан байсан болохоор цэвэнга идэж чадаагүй, сэржээгийнхаа хийсэн лазанаг нь идэж чадаагүй. Тэгээ маргааш өдөр нь бүгдээр од олоод дууссан л да. За тэгээд би тэд байжсэн чинь манай хэд дээр зочид ирсэн байсан. Манай соёл анар хоёрынхан ирсэн. Энэ хэд тоглоод, хүүхдүүд нь тоглоод. За тэгэж үндсэн. За маргааш өглөө нь манай эхрийн нөгөө нэг захиалсан дотор хувцсны дэлгүүрээс нь дотор хувцсууд ирсэн гээд энэ дотор хувцс нь бүр дэлгүүр нь буух чаагаад баг 90-99% энэ төр хямдарсан байсан гээд материал маш сайтай хувцсны дэлгүүрүүд гээд сэржээж 200 гаруй доллараар айгүй хувцснууд авцсан. Тэгээд чи надад зөндөө хувц өгөөд, унтлахын хувцсуудаас өгөөд би чинь бөөн баяа хувц хонор гэж жоох эргүүлж агаад би тэд бөөндөө гарч хай парк орж сакура үзэхээр ингээ гарсан. Тэгээд бүтээсээ өдөр байсан болохоор хүн маш ихтэй байсан. Гэхдээ бүр сакура чи ямар гоё үнэртдэг юм бэ. Тэгээд би тэд чинь сакурагийнхаа доор бүтээлэг аваачиж суугаад тэгээд манай найзууд гоё пицца авч өгөөд би тэр хаваар нэг сайхан enjoy-дод амраад амралтын өдрөө нэг тэгэж өнгөрүүлсэн байгаа. За энэ нэг аз буян ингээд нэг жоохон хөхд байна. За манай гурийн үзэсгэлэн юм байгаа. Тэгэл би тэд сайхан хөзөр тоглоод жоохон хүйтэн байсан. Ер нь энэ 5 сар айгүй хүйтэн байна. Дулаарч өгөхгүй л байна. Сэржээг хараа бөвийгөд бүр өвлийн хүрттэй сууж байгаа зү. Тэгээ би тэд хөзөр тоглоод найзуудынхаа авч өгсөн пицца гэдэг ингээ гоё амралтын өдрийг сайхан өнгөрүүлж агаад хурж ирсэн. За тэгээд Торонто орж ирээд гэр бүл найз нөхөдтэйгээ ингээ цагийг гоё өнгөрүүлээд гоё юм идэж уугаад гадуур дотор явах нь гоёч. Сүүлд нь ингээ ядарчдаг байхгүй. Бөөр нурмайцсан машинаа бариад явд. Яаж ч балжаа маань ажилдаа байсан болохоор надтай цуг орж ирээгүй. Би чинь хоёр талдаа хоёулаа машинаа бариад бөө ядарсан явж өгч. За тэгээ оройн хурж ирээд яаж би балжааг ганцаар ингээ хүнсээ цуглуулах вэ? Ийм юм аавн, тийм юм аавн гэ бас нэг хажууд нь өгүүлчих хэрэгтэй байдаг учраас хүнсээ цуглуулчаад би тэр оройн тэргэндээ баах юмнууд аваад орж ин Торонтогоос ирсэн хүн чинь найз нөхдөсөө баахан бэлэг авцаа албатай юм шиг. Энэ хараа тэгэл баахан унтхны хувцс, дотор хувцс, энэ баахан гой гой тоглоом идэж уух юм аваад орж ирсэн дээ.